Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал, ард иргэдийн эдийн засаг нийгмийн нөхцөл байдал ямар болж байгаа талаар, яаж хүндэрж байгаа талаар мэдээлүүд их гарах болсон. Албан ёсны мэдээлүүд ч тэр. Тийм учраас өнөөдөр арчс намын бүлэг ээлж тусаар хуралдаж тодорхой асуудлуудыг ярилцсан. Иргэдийн орлогыг хамгаалах эрчим хүч түлш шатгууны аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэдэг улсын их хурлын тогтоолын төслийг бид нар бас хэлэгцлээ. Энэ улс орны нөхцөл байдлыг харахад эрх баригчид та бүхэнд ард иргэдэд ганцхан зүйл ярьж байгаа. Гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас бид нар хэцүү байна гэж ярьж байгаа. Би энэ дээр ганцхан тоо ярив. 10 жилийн өмнө 1 тонн нүүрс $30 үнэтэй, $30 хүрэхгүй үнэтэй, 1 баррел нефть $120 үнэтэй эсрэгээр байсан. Гэтэл өнөөдөр харин гадаад нөхцөл байдал чинь түүхэнд байхгүй таатай үед энэ эрх баригчид ажиллаж байгаа. Жилийн өмнө $10 жилийн өмнө $30 байсан 1 тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн туршид $100-аас дээш. Одоо баррел нефть тэр үед $120 байсан баррел нефть одоо өсөөд $70. Тэгэхээр гадаад нөхцөл байдал ямар их таатай орчин нөхцөлд эрх баригчид ажиллаж байгаа. Ийм таатай орчин нөхцөлд ямар тийм таагүй эдийн засгийн буруу бодлогыг явуулснаас болж улс орныг доройтуулсан 10 жил доройтуулж байгаа сарууд одоо үргэлжилж байна. Зөвхөн сүүлийн 2-3 сарын хугацаанд ард иргэдийн бодит орлого олон дахин буурчлаа. Зөвхөн сүүлийн 2-3 сарын хугацаанд үнийн өсөлт чинь нэг дахин өсчлөө. 6 гаруй хувьтай байсан инфляц 10 гараад явчлаа. Энэ дотор эмзэг үлэг дээр очиж байгаа тэр орлогын асуудал чинь хүнсний инфляц чинь асар ихээр нэмэгдчихлээ. Энэ дээр нэмээд төсвийн орлого 2 их найдаар тасарч яана гэж байна. Төсвийн орлого тасарч яана гэдэг чинь зүгээр энгийн нэг үг шээ. Энэ бизнесүүд чинь дампуурч яана гэсэн үг энэний цаана. Татвар төлөгчд нь төлж чадахгүй болж байна. Татвар төлөгчд нь дампуурж байна. Дахиад нэмээд өнгөрсөн 7 хоногт Монгол банкны зүгээс бодлогын хүү нэмлээ гэсэн. Энэ бас ард иргэдэд ойлгомжгүй байж магадгүй. Тэгвэл бодлогын хүү нэмэгдэхийн цаана нэгдүгээрт нь ард иргэдийн амьдрал ингэж доройтож байгаа бол одоо бодлогын хүү ээлж дараатаа нэмэгдэснээр аж ахуй нэгжүүд чинь зээл санхүүгийн их үүсвэргүй болж дампуурнаад гэсэн үг. Ард иргэдийн амьдралыг байхгүй болгочихсон. Одоо аж ахуй нэгжүүд рүүгээ орж байна. За ийм нөхцөл байдалтай эдийн засгийн ийм нөхцөл байдал, улс орны нөхцөл байдал өнөөдөр ирлээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд муу засаг утга тусам юу болдгийг та бүхэн бас ингээд харж байна. Ийм учраас өнөөдөр арчс намын бүлэг бас зөвхөн шүүмжлэх биш, тодорхой шийдэл улсын хурлын тогтоолын төслийг санаачилж ээж тусаар чулуун хуралдах ёстой. Зөвхөн 3 дахь хөршөөс 3 дахь зах зээлээс бензин шатхуунд оруулж ирэхийн тулд урд хөршөөс орж ирдэг тэр тээвэр терминалын асуудал, логистикийн асуудал маань байна уу? Тэнд ачих буулгах анги байхгүй, цариг сольдог. Урдаас 10 онгоц ирэхэд оруулж ирэх тээвэр логистик нь байхгүй. Энэ улс орн чинь тэгээд өнөөдөр ерөнхий сайд болоод энэ хүмүүс нэг өмнөх засаг руугаа буруугаа чигсэн. Наран дээрээс ирсэн үү, саран дээрээс ирсэн үү? Энэ 10 жил хэн засагласан? Өнөөдрийн ерөнхий сайд хаана явсан? Энийн өмнө их хурлын дарга, энийн өмнө эдийн засгийн хөгжлийн сайд. Гэхдээ хаанаас аваад хинээс ямар буруу хайцааж байгаа эрх баригчдөө энэ үнэхээр энийн дээр бол гарц шийдэлгүйгээр ингэж мөнгө суух шаардлагагүй гэж арчс намын бүлгээс үзэж байгаа. Тэгээд тодорхой саналууд бол өнөөдөр хэлсэн асуудлын тодорхой саналууд бол нэмэгдсэн өртгийн алуун татварыг энэ шинээр өргөн барих төсөвдөр ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс нэмэгдсэн өртгийн алуун татварыг 5 хүртэл болгож бууруулах ёстой. Бид нэр 90 замын үүдээс Улаанбаатар хүртэл параллельны нарийн царигтэй төмөр зам Монгол улс тавих асуудлыг хөндөх ёстой юм байна гэдэг санаачлагууд сая бүлэг дээр гарч байна. Одоо урдаас нарийн царигтай ирээд замын үүд ирээн дээр шилжүүлэн ачих байгууламж нь хангалтгүй кичнээн тонн йонкс бараа бүтээгдэхүүн ирээд бид нар энд хүлээж авах боломжгүй. Бас нарийн өргөн царигийн асуудал байдаг. Энийг тойроод замын үүд ирээнээс Мадгуу чойр хүртэл, Бахангаа хүртэл, Богтаан уул хүртэл бид нар нарийн царигээр параллельны огтлцохгүйгээр тээвэр логистикийн асуудлыг шийдвэл Монгол улсын энэ бараа бүтээгдэхүүний өртөг, бүтээмж хурд олон зүйл наад бензин шатхууны асуудал дээр хүртэл ингээд асуудал шийдэгдэх юм аа гэдэг гарц харгалгааны тухай бас онцгой нэнийн дээр бас хилцүүлэг болгож яригдсэнийг бас та бүхэнд бас хэлье.
За энийн дээр нэмэлт нэг мэдээлэл байгаа. Энэ нь эх 7 хоногийн даваа гарагийн 24-өөс даваа гарагаас эхлээд ардчилсан нам Монгол орон даяар ард иргэдээ уриалж аймаг сум баг хорооноос уриалж Монгол улсад өөрчлөе гэдэг үндэсний хөдөлгөөнийг бид нэр зарлах гэж байгаа. Өөрчлөе. Энэ болж байгаа бүтэж байгаа салбар, болж байгаа бүтэж байгаа ажил байна уу? Байхгүй нь тодорхой байна. Байхгүй бол хэдүүлээ өөрчлөлцгөөе. Өөрчлөх тодорхой санал шийдлүүдийг гаргая. Зөвхөн өөрчлөхөөс гадна энэ дээр өөрчлөх бүтээх санал шийдлүүдээ гаргая. Энийг ардчилсан нам бодлогын төвшөнд, бодлогын баримт бичгүүдийн төвшөнд улс орон даяар олон нийт, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод нам бус иргэд энэ бүгд рүүгээ хандаж бид нар бас энэ томоохон энэ өөрчлөлт шинжилгээний ажлыг яг одоо энэ болохгүй өвдөхгүй байгаа зүйлээ зөвхөн нэг сошиалд орилоод өнгөрдөг биш, энийг шийдэл гарц руу нь бодит ажил хэрэг болгосон энэ үндэсний одоо тийм хөдөлгөөн айныг эх 7 хоногоос бас эхлэх гэж байгаа гэдгийг бас хэлээ. Энийн дээр бас тухайн үед нь тодорхой мэдээллүүдийг та бүхэнд бас өгөөд явнаа. Энэ хөдөлгөөн нь захин байх юм уу гэдэг дээр та тодорхой тайлбар өгөөч. Хоёрдугаар Улсын хурлын гишүүн Дондоо Сангуу засгийг огцруулах бичигт гарын үсэг зураагүй учраас хариуцлага таасан гэдэг зүйл яригдсан юм. Одоо тэр гарын үсгийн яг хичнээн гишүүн зурсан байгаа гэдэг. За чуулганы төгсгөлд одоо үндсэндээ гишүүдтэй бас уулзалтаж амжаагүй өнөөдөр бид нар ээлж тусаар уулзлаа. Чуулганы төгсгөлд би яг энэ зогсож байгаад хэлжсэн. Яг одоогоор ардчилсан намын 42 гишүүнээс 40 гишүүн гарын үсэг зурчихсан байгаа. Баясгалан гишүүн тодорхой шалтгаантай байгаа. Би өөр зураагүй гишүүний нэрийг би хэлэх шаардлагагүй, хүний нэрийг хэлэхгүй гэдэг байр суурь илэрхийлээд явж ийсэн. Тэгээ та нар дүгнэлт хийн үз. Ер нь бол нам гэж байгаа болвол бас энэ улс оронд чинь намын нэгдмэл бодлого байр суурь гэж байдаг. Байгаа учраас нам гэдэг зүйлд бас нэгдэж байгаа байх гэж ойлгож байна. Тодорхой шатанд бас би тодорхой хүмүүстээр хариуцлагын асуудлуудыг шийдэх ёстой газраараа шийдвүлэх бас энэ саналыг гаргаж тавина. Асуудал болгоно гэж бодож байгаа. Хөдөлгөөн гэдэг нь би түрүү хэллээ. Улс оронд өөрчлөлтийг авчрах ийм орон нутгаар оролцсон, цахимаар санал авна, танхимын хэлэлцүүлгүүд хийгдэн, бодлогын оролцоонуудыг бүх төвшин энийг эх даваа гарагаас тодорхой мэдээлэл өгөх болохоор тухайн үед бид нар сайн хэлээд явчаа. Хоёр асуулт байна. Нийслэлийн төсөвтэй холбоотой ямар ч таалт тасалбар орж ирсэн үү? Засаглалыг хэрхэн сайжруулах талаарч юм орж ирсэн үү? Бид нар өнгөрсөн хавар багын сонсгол хийгээд дууссан. Мөрөөр нь ямар ч ажил одоогоор эхлэегүй байна. Тэгэхээр нийслэг гэдэг вант улсыг дэг журманд нь оруулах, нэгдсэн улс болох одоо хуулийн төслийг ардчилсан нам санаачлах уу? Нийтийн төлөөлөгчд нь дарагдаа очиод ажилд очиод цалиа авчиад огт тийм хяналт байхгүй шүү дээ. Хоёр даргаыг даргаар солилоо Монголд энэ нам. Үргэлжилсэн хөрөнгө оруулалт гарсаар байна. Бүх ажил нь замын ажил явсаар байна. Шинэ зам явуулсаар байна. Ардчилсан нам энэ дээр дахиад агц гэдэг юм уу? Дахиад ажил хийх нийслэлчүүд ирээд хөрөнгө оруулж байна. Тий, бид нар бас асуудалд өнөөдөр бид нар ээлж тусаар хордож байгаа ч гэсэн дээр бид нар асуудалд ажил хэрэгчээр хандъя. Зөвхөн шүүмжлэлт өнцгөр биш гэж асуудалд хандж байгаа. Төсвийн тодтол одоо өнөөдөр өргөн баригдаж байгаа юм байна. Төсөв 9 сарын 1-ний дотор 27 оны төсөв өргөн баригдана. Бид нар энэ төсвийг ямар ч байсан авч харна. Бид нар энэ дээр дүн шинжилгээг хийн. Төсвийн тодтолоор зүгээр одоо хууль зөрчсөн асуудал. Та нар нэг яригдаад өнгөрсөн зүйлийг санаж яж магадгүй. 25 оны төгсгөлөөр 26 оны 1 их 80 төгрөгийг энэ засгийн газар чинь өөрчлөөд аваад зарцуулчихсан. Өнөөдөр 26 оны эхний хагасжилд 2 их 80 гараад явчихсан. Энийг хаанаас ямар зохицуулалт хийж яваад байна? Энэ чи төсвийн хуулийг аль хэзээ үжээ энэ засгийн газар чинь зөрчөөд явчихсныг одоо зүгээр нүглийн нүдийг гурилаар хуурсан төсвийн тодтол өргөн барьж гэнэ үү? Үнэхээр энэ өнгөрсөн хугацааны бодлогын алдаандаа дүгнэлт хийсэн төсөв өргөн барьсан уу? Үтсийн өөрчлөлт байна уу? Бодлогын өөрчлөлт байна уу? Зүгээр одоо худлаа хийснийг хууль зөрчсөнийг бичлэлээр өөрчлөх төсөв өргөн барьсан уу гэдгийг бид нэр цаасыг авч ээж дүгнэлт хийх боломжтой болно. Одоо өнөөдөр өргөн баригдаж байгаа юм байна. Үдээс хойш бид материалууд бас ихний материалууд ирэх. Энэ замаа үйлчлүүлгээ шинэ авч хэлжлээ шүү дээ. Энэ залуучууд мэдлээд байгаа юм байна. Хин нэгэн баахан сонсгол хийсэн өрөөр нь бичиг цаас юм уу гэж асуулаа. Бичиг цаас өгсөн ба шүү. За тэгээд өөр асуулт байхгүй болвол өнөөдрийн хорлыг өндөрлөё. Баярлалаа та бүхэнд. Чабцтай.